Цагаагаарын урьдчилсан сэргийлэх мэдээгээр 11-р сарын 17-ноос 25-ны хооронд сүүлийн 10 жилдээ тохиож байгаагүй хүйтэн болно гэсэн мэдээлэл бий. Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн нутгаараа цагаагаарын нөхцөл байдал төдийлөн хүндрээгүй ч Алтаан цаадах баруун 3 сум болох Булган Алтай уянж сумдад их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас өвөлжилтийн байдал хүндрээд байгаа тухай мэдээ байна. Энэ талаар аймгийн засаг даргын орлогч Батсүх аймгийн онцгой комиссийн хуралд хийсэн мэдээлэлдээ цасны зузаан бол сумын төвд бол 30-аас 40 см. Хөдөө багуул одоо нэлээд хонгарсан газар бол 50-60 см одоо хэмжээнд орсон. За уянж сумын хувьд бол бас 20 см-ийн зузаантай алтаасан бас тэр орчимд байна. Өнөөдөр одоогийн байдлаар бол бүрхэг. Өцгтөр уржигтөр бол бас цас нэмж орсон. 5 см цас нэмж орсон байгаа. За цагаагаар урдсан мэдээгээр бол энэ 18-наас 25-ны хооронд бас их нутгаар цас орохоор манай аймгийн ихэнх сумдаар цас орохоор байгаа. За ингээд ер нь бол зам даваа бол бас хаагдах. Бодомчийн хавцлаар бол одоо машин жижиг тэрэг юм явах боломжгүй. Манай Аззаа компани бас ажиллаж байна. За Булган сумын хувьд багууд руугаа очих малчтай хүрэх боломжгүй. Өцгтөр уржигтөр Булган сумын засаг дарга онцгой комиссийн хуралдуулаад явсан. Өглөө 9-т яваад орой 11 гэхний 50 км газар яваад тэгээд цаашаага малчтай хүрч чадаагүй байна гэдгийг мэдээлэл байгаа. За ер нь морь малтаа явуулаад малчтай бол гол руу оруулах цас багтаа газар руу оруулахын арга хэмжээг бол одоогийн байдлаар авч байна. За Булган сумаас бол одоо туулах чадвар сайтай зам гаргах энэ үйл ажиллагааг бол нэгдсэн байдлаар зохион байгууламаар нэгдэх ийм хүсэлтийг бол ирүүлсэн. Энэний дагуу өчигдөр бид нар бас яриад одоо манай цэргийн 123 дугаар ангиас машин гаргах тал дээр Жэнжээштайгаар хөсөлт явуулсан байгаа. За Уянж сумын цэргийн ангитай яриад Уянж сумын цэргийн ангийн захирч инхтэй хооронд одоо яриад бас 166 Булган сум руу гаргая гэдэг байдлаар шийдсэн. Өнөөглөөний байдлаар бол Булган сум руу сумын даргатай бол холбогдсон. Булган сум бол машинаа би одоо өнөөдөр ингээд авах гэж байна гэдэг асуудал байсан. За Уянж сумын хувьд мөн адилхан одоо цаг хөндөрлөө. Ялангуяа одоо дэше Жаргалан баг руугаа нэлээд хүнд бид нар бас малчтай очиж чадахгүй байна. Энэ нэг малчт нэг 20 гаруй өрхийн нэг 10,000 гаруй малчт бол ямар ч холбоогүй болсон. Ийм учраас энэ дээр бас аймгийн онцгой комисс хурд шуурхаа арга хэмжээ авч өгөөч гэдэг байдлаар бол ярьж байгаа. За дээрэс нь Алтаа сум байна. Алтаа сумын хувьд бол дээшээ Алтан газ чиглэл дунд үсээрээ бол нэлээд их цас орсон. Тэнд 10 малчин өрх байсныг бол цаашаа одоо говь руугаа нүүлгэхийн арга хэмжээг бол авч байна гэдэг байдлаар одоо бас танилцуулсан байгаа. За зам давааны хувьд бол Аззаа компани нэг машин бол Булган сумдаар байгаа. Зам гаргадаг нь тэр хэрэгсэл. За наана бол багуулаанаас цаашаа бодомчийн авслар бол өдөр болгон хосч байна. Гэхдээ бол их хүнд байна. Жижиг тэрэг бол явах боломжгүй. За GP юм уу ийм машин бол нэлээд удаан одоо их явж ингэж явахаар байна гэдэг асуудал ярьж Баруун 3 сумд нөхцөл байдал хүндхэн байгаа тухай ийм мэдээ байна. Цаашдаа хүйтний эрч чангарч ихэнх нутгаар цас нэмж орохт мэдээтэй байгаа учраас өнөөдрийн онцгой комиссийн хурлаар 11-р сарын цагаагаарын нөхцөл байдал учирч болох бэрхшээлээс хэрхэн урьдчилан сэргийлэх, аймгийн хүнс хөдөө аж ахуйн газраас мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангасан талаар Алтай уянж Булган сумдад үүссэн нөхцөл байдал цаашид авах арга хэмжээний талаар ярилцаж зохих шийдвэрийг гаргалаа. За эхний ээлжинд бол ямар шийдсэн бид нөхцөл байдлаа газар дээр нь үзэхээр шалгахаар бас одоо ер нь бол зудын байдал байна уу, зудрахгүй байна уу, энэ ямар байдалтай байна гэдгийг тогтоохоор ажлын хэсэг бол гарч ажиллахаар болж байна. За мөн малчид ард иргэдэд төрийн болон одоо эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх. За малчдынхаа нөөдрөл шийдлийн асуудлыг шийдвэрлэх. Мал одоо болон одоо иргэндэг одоо нүүлгэх энэ ажиллагаанд бол зориулж одоо зэвсэгчний 123 дугаар анги хөлийн цэргийн 130 дугаар ангиудаас бол одоо туулах чадвар өндөртэй автомашинуудыг бол одоо дайшлан ажиллуулах шийдвэрүүдийг гаргалаа. Мөн одоо үйлчлэлийн нөхцөл байдлын одоо энэ хүндрэлээ даван туулах чиглэлээр сум орон нутгуудын одоо дараа удирдлагуудаас сумдын засаг дараа сумдын онцгой комиссийн бол нэлээд одоо чиглэлүүдийг өгөхөөр одоо өгч байна. Ийхүү аймгийн онцгой комисс хуралдаж зохих шийдвэрийг гаргаад байна. Яг өнөөдрийн байдлаар дээрх 3 суманд цас их орсны улмаас өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа учраас зохих арга хэмжээг авч ажиллахаар шийдвэрлэж байна. Ойрын өдрүүдэд улсын онцгой комиссийн ажлын хэсэг орон нутагт ажиллаж зудын байдлыг тогтоох юм а.